Зохиолч Эдгар Аллан По. Хоп Брок. Намайг Хоп Брок гэдэг. Би хааны ордонд үйлчлэгч, шогчийн дүрт ажилладаг. Гэтэл миний амьдрал харгас хүйтэн хүмүүсийн гар дээр тоглож байгаа. Хүүхэлдэй мэт байлаа. Хаан ба түүний найз нар том биетэй, ноёрхогч, бусдыг доромжилж инээдэг хүмүүс. Миний биед ялангуяа миний биеийн жижигхэн эрхтэнд тэд зугаа цэнгэлээ олдог байв. Гэвч би нэг зүйлийг мэдсэн. Тэд намайг доромжлох тусам миний хариу ухаан, хүйтэн, бодлоготой болно. Би хааны ивэлд ажилласны хүчинд тархины хурд, гарын уч чадвараа ашиглаж тэднийг төгс хорон санаагаар тоглохоор төлөвлөсөн юм. Карнавалын үдэш. Хаан ба найз нар нь масктай, согтуу, инээдтэй. Би Хоп Брок, жижигхэн, цогцсон хувцастай, царай гануусан. Ийм тоглоом та нарыг уйдахгүй байхаа гэж би дотроо бодов. Тэд намайг танихыг хүсээгүй. Гэтэл миний төгс төлөлгөө бэлэн байсан. Би тэднийг галын өрөөр уруу татав. Янз бүрийн хөдөлгөөн, хөгжим, инээдэр. Тэнд гал тоогооны том бамбаатай маск. Хаан ба найзууд нь өөрсдийгөө аюулгүй гэж бодож инээж байлаа. Гэвч би тэднийг бэхэлж галд оруулав. Тэд юу болж байгааг ойлгож амжсангүй. Шаталд хашгирлын дуу. Би салсан нүрээрээ инээж цаанаасаа алхаж гарч явлаа. Ингэж л өшөөгөө авдаг юм да гэж дотроо бодов. Хаан ба түүний найз нар галын дунд устж би амьд үлдсэн. Өшөө авалт төгс биелсэн.